Шинжлэх ухаан танин мэдхийн Одон Мөндөр сувгийн их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхэлж байна. Орой минь төргий. За энэ хүн нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Мардхан Бэдхэн бэлтгэн хүргэдэг. Орой минь. За орой минь төргий. За нэвтрүүлгийн маань харин ивент дэгчээр Jokes-то тухта алхахын урайтай Jokes-ийн хамт олон маань ивентд ажиллаж байна. За баярлалаа ивент дэгч хамт олондоо. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол Ван хааны эмгэнэл түхэл гэдэг сэдэв байгаа. За учир юу гэвэл 8 мэрэгд тайчууд ойрд нарын ийм олон эвслүүд байсан. Эдгээр олон эвслүүдтэй тулалдаад Чингис хаан болон Ван хаан хоёр ялсан. Энэ үйл явдлыг юу хэлээд өгөх гэхээр Монгол орны төв болон дорнод хэсэгт Ван хаан Чингис хаан хоёроос өөр хүчрхэг удирдлага гэдэг зүйл байхгүй болсон. Мэдээж энэ хоёр бол одоо хамгийн дээдтэй том одоо хүчтэнгүүд. За тэгэхээр яг энэ үйл явцтай холбоотойгоор Алтан, Хучир, Дарида очихын нарын хяадууд болон урд Чингис хаантай нэг эзэн болж явсан мангууд, Адархан, Сүхэн, Ноёхон ийм язгууртнууд хүйтний тулалдааны дараа Чингис хаанаас салж Жамуухын зүг нүс Жамух руу очсон. За Чингис хаанаас урвсан хяад нэрүүний эдгээр язгууртнуудаар хүч нэмсэн Жамух дахин нэг удаа Анд Чингис хаантайгаа тэмцэлтгэхээр шийдсэн. Өмнө нь хэд хэдэн удаа ялагдчихсан байгаа тийм. Гэхдээ түүний хүч дутуугийн дээр Чингис хаан, Ван хаан хоёр хүчээ нэгтгэж ирснийг мэдэх тэрээр 1196 оноос хойшоогоо тогтвортой оршиж байгаа Ван хаан, Чингис хаан хоёрын энэ эвслийг задлах арга хайж эхэлж байгаа байхгүй юу? Задлахын тулд юу хэрэгтэй вэ гэхлээр мэдээж Ван хааны хүү Нялх Сэнгүм. Учир юу вэ гэхлээр Ван хааны хүү Сэнгүм Чингис хаан хоёр худ ургийн харилцаанаас болоод ийм хоорондоо толхилцах гэх юм уу те эсвэл таарамжгүй харилцаатай болсон байгаа. Мэдээж энэ үйл явдал болвол ийм нас эхэлтэй шүү дээ. Чингис хаан худ те ургийн холбоо тогтооё гэд хэлсэн чинь Сэнгүм бидний ураг тэднийд очих юм болвол одоо те хатвчин цугаад хоймор харах болно. Тэдний ураг бидэнд ирэх юм бол хоймор цугаад хатвч харах болно. Гэх мэтлэнгээр ингэж хэлсэн энэ зүйл дээр нь одоо хин Жамух ажиллагаа явуулж эхэлж байгаа байхгүй юу. За ямар ажиллагаа явуулах вэ гэхлээр энэ харилцааг мэдж байгаа учраас Жамух хамгийн түрүүлээд Сэнгүмтэй уулзахыг хүсэж байгаа. За 8-ны Буйраг хааны сэдэв зохион байгуулсан эвслийн цэрэг Хэрээд монголчууд Увдхяагийн хүйтэн тулалцсны дараа туулын сав одоо ингээ бэлх хэлстэд өвлжж байсан Ван хаанд Хонгородын нутагт өвлжж байсан Чингис хаан илчилгээж амраг дээр амраг болъё гэд худ ураг болъё гэсэн саяны энэ үйл явдлын дараа одоо Чингис хаан Жамух гэнэ Ван хаан болон Сэнгүм нарыг болвол ингээд үзэн ядах гэх юм уу те дотроо юм дуран гутж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ ийм учраас дур гуцных нь бол Жамух мэдчихсэн учраас яг гахаа жилийнх нь хавар буюу одоо хяадын одоо Алтан Хучир болон Дарида, Өвгжин, Ноёхон энэ Сүхээдэ бас энэ тойрол гэж байгаа. Тойрол гэдэг нь бол бас хэд хэд удаа гарах учраас би одоо нэрийг илүү тодорхойлгоод өгчээ. Энэ болохоор 5 үед амьдсан Чингис хааны үеийн боол аахгүй юу. Гэхдээ нэр хүнд нь өсөөд явчихсан том цэргийн жанжин болчихсон тий. За хачуун бэхи мангуудын таага хулахаа гэд Адарханы мухуур гэд янз янзын ийм хүмүүстэй эдгээр бүгдээрээ Жамуухтаа нийлж очиод хижээр өндрийн хярд бэрхээ хэлтэд нутгалж байсан, бэрх хэлтэд нутгалж байсан Нялх Сэнгүмэнд очиж нэгдэж байгаа байхгүй. За ингэж нэгдэхдээ тэд нар юу гэсэн бэ гэхээр Тэмүүжин андман 8-ны те 8-ны Таян хаантай хилтэй илчтэй байдаг. Энэ нь чамд ашиггүй. Хэрв цэрэг хөдлөхөд хүрвээс би хажуугаас нь дэмжиж Чингис хааныг цохиж өгье гэсэн байгаа байхгүй. Тэгээ ингэж очиж байгаа нь болохоор яг Жамуухыг маш олон хүч дагаад очиж байгаа шүү дээ. Энэ нь Сэнгүмд бас итгэл төрүүлээд явчихж байгаа юм. За нэг ёсны Хэрээдийн эзэн хаан суур задламжлах эрх бүхий Сэнгүмийн дэргэд хамаг Монголын Чингис хааны бодлого, үйл хэргийг эсэргүүцэгч Хяад, Хабуулын ухсааных нь Нэрун буюу Думбинан ухсааных нь гих мэтлэнгээр юм ухсаат язгууртнууд цугларч Сэнгүмийг Тэмүүжинтэй одоо гимдүүлж байлдвал өөлөн үүжний өнчин хүүгүүдийн ахыг нь алж дүүг нь дүүжилж өгье гэж амд хангараг өргөж байгаа байхгүй тэр хүмүүс. Бүгдээр одоо янз янзын амд хангараг өргөж байгаа юм л да. За тэгээ үндсэндээ Тэмүүжний улсыг нь авъя хэмээн андгаалж өвгөндөө оруулж чадсан байна. За Жамуухын хатгалганд авцсан Сэнгүм итгэж байгаа шүү дээ. Тэгээд цэргээ цуглуулад хамт зөвлөлдөд тэдгээр үгсийг сайхан нэг одоо гээд төдөгөн гэдэг хүнийг эцэг Ван хаан руу илгээж байгаа байхгүй юу. За ингэж илгээхдээ болохоор Ван хаанд одоо Тэмүүжинг довтлоё гэдэг үг хэлэх гээд шүү дээ. Тэмүүжинг одоо ямар нэгэн аргаар буулгаж авъя. Тэгэхгүй бол ер нь явандаа Тэмүүжин бол бидний хамгийн том дайсан болох нэ гэдэг санааг хэлээд байна. Эдгээр үнгийг сонссон Ван хаан хөвгүүн нийгэм Тэмүүжинг яахан тийм сэтгэх буюу та нар тийм үү санаас тэнгэр дүл таалагдсан. Жамух болол чалчаа хорон өөхтэй хүн
гэдэг үгийг хэлж байгаа байхгүй. За. Гэтэл Сэнгүм дахин илж томилж те үг дайх болсон тул аргууд шахагдсан Ван хаан эцэст нь би та нарыг хориглож чадахгүй болол та. Миний олсон бүхэн хөл дээрээ дахиж болсон нь түүний буюу Чингис хааны те Чингис хааны л шийдвэртэй ажиллагааны үр дүн. Өтөл болсон намайг амар байлгах дүн. Юу хийхээ өөрсдөө шийдгэж хэлсэн гэж байгаа. За ингэж Ван хаан Сэнгүм тэргүүтээ хэрээдүүд болон алтан хучир даридаа очих нь жамуух сэцэн тэргүүт хяад нэрууны язгууртанд оролцсон шин эвсэл үүсэж бүрлдсэн бөгөөд эдгээр эвслүүд нь Хэрээдийн талд орсноор Чингис хааны толгойлох монголчуудаа байлдахаар шийдвэр нь цаашаага илүү нарийн өргөжж байгаа энэ үйл явдал болж байгаа. Удалгүй одоо яг энэ ондоо тэд нар бол нэг одоо санаа сэтгэлтэй болоод Чингис хаан тэргүүтээ монголчуудын бэлчээрийг нь төмөрдөж шатаасан байгаа байхгүй юу. За яг энэ тухай бол судрын чуулганд Ван хаан энэ шалааг сонсоод түүний ачаар л бид хүний дайтай яваа. Тэр өмч хөрөнгө хар толгоогоор дэнчин тавьж байгаад биднийг ачилдаг биш үү? Түүнийг довтлон гэж сэтгэл чинь яаж багтана вэ? Би юу хэлэх вэ? Юу ч хэлсэн чи сонсгоос татгалзахаж. Өвгөрсөн би ясаа нэг газар тавьж амархсан. Одоо сонсогдсон чадан үйлдэх түн гэж байгаа байхгүй. Одоо сонсогдсон чадан үйлдэх түн. Тэнгэр чамайг таалж чадах болгоосой гэд ихэд гутарсан гэж байгаа. За түүний хойно тэд Чингис хааны буусан нугад сэм орж төмөр тавьсан ингэхдээ хин ингэснийг нь мэддэхээргүй тавьсан гэж байгаа. Бас хорлж ин хорлох үйл явц явж штэ. За энэ тухай Монголын нуус товчоонд Сэнгүм амтаа хилтэй хүн болгон өгүүлж байхад яахан үл итгэх та үнэндээ хаан эцэг чамааг цагаанд цацаж хард хахаж нас нөхчвэс Хуржаахус буйруг хаан эцгийн чинь зовн зүдгэн үдий болтол хураасан энэ усыг чинь Чингис хаан бидэнд мэдүүлэх үү? Эсвэл хинт мэдүүлэх бол гэдэг үгийг хэлж байгаа байхгүй юу? Одоо тойрол хааныг өнгөрчлөөр хэрвээ өнгөрөх юм бол Сэнгүмд энэ улс үлдэх үү? Эсвэл Чингис хаан авах уу гэдэг юм байна шүү дээ. Чингис хаан авсныхаа дараа хинт мэдүүлэх вэ? Бидэнд ялаа мэдүүлэх үү үгүй юу те? Ер нь Хуржаахус буйруг хааны удам мөхсааныханд мэдүүлэх үү үгүй юу гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй юу? За тэгээ Ван хаан хэлж байгаа байхгүй юу? Инхэр хөвгүүнээ хэрхэн хөнөх? Хизээ түүнийг түшиг тулгуур болгож байж түүнд муу сэтгэхээс зохих уу? Тэнгэрт үл таалагдах буй цаг гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу? За тэр үгэнд нь муудаад Сэнгүм одоо сүултээ өөрөө хүртэл ингээ очиж ингээ үгээр ятгах байгаа шүү дээ. За ингээ ятгаад одоо яг Сэнгүм одоо Ван хаан хоёр хоорондоо ярилцж байгаа шүү дээ. Тэгээ сүултээ одоо Ван хаан болохгүй гингууд нь Сэнгүм хаалгаас аваад гараад тавьж байгаа байхгүй. Яг энэ үеэс нь Ван хаан Сэнгүм хөвгүүнийхээ дур сэтгэлийг нь хайрлан дагаж дууд нь ахиж ирүүлээд хүн явуулж дуудаж ирүүлээд Тэнгэрт магад таалагдах уу? Бид хөвгүүнийг хэрхэн хөнөө химээмүү? Та нар чадвал үйлдэх түн. Та нар өөртөө мэдэх түн гэж хэлсэн гэж байгаа. За энэ бүх үйл явдал саяны тэр голд 3 тулгуур сурвалж бичгүүдэд гурууланд нь нэг л өнгө аястаа. Зарим нэг нь өгнүүд нь л өөр байгаа болохоос биш нэг л өнгө аястаа ярьж байна те. Тэгэхээр энэ дайнд бол мэдээж Ван хаан цаанаа зөвшөөрж байгаа үйл явдлыг нь нэлээ ингээд нэг зөөлрүүлээд ярьчихсан л энэ үйл явдал байгаа байхгүй. Яг нөгөө хүүхдэд дийлдэг эцэг их гэж байдгүй гэдэг шиг те. Одоо нөгөө Сэнгүм нь бол одоо зөрүүдлэл яг л дайраадлаа л да те. Эхэндээ хааж хаажгаад ерөөхдөө за тэгэл чадвал тэгдэл гэж байгаа юм шүү дээ. Тий. Тэгэж саяны одоо энэ үйл явдал босны дараа мэдээж Хэрээдийн нийлэх Сэнгүм мух сэцнаар голлох хүрэгтээ оролцож байгаа шүү дээ зохион байгуулалтанд те. Тэгээ энэ шинэ эвслийн талынх нь эхлээд Чингис хааныг уран аргаар хүч зарлгүйгээр барихаар төлөвлөсөн байгаа байхгүй. За энэ мэдээж нөгөө багалзуур гэдэг үг яриагаа яригдж байгаа шүү дээ. За тэгээ энийг сурвалжийн мэдээгээр ингээд барих юм бол энэ аргыг Сэнгүм Ван хаанаар харагчин гахаа жилийн хаврын ихэнх сард боловсруулсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр Ван хаан бас энийг боловсруулж шүү дээ. Тэд гэж байгаа. Тэр Чингис хаан урд надаас ураг болцохыг хүссэн. Би зөвшөөрөөгүй Сэнгүм хэлж дээ. Одоо эмзэг болно хэмээгээд Хэрээдээ гихчийг илгээгээд Чингис хааныг өөрөө бүж байгаа. Чингис хаан багалзуур идгэж өргөцсөн учраас өөрийн итгэлд 10 хүнтэй, зарим сурвалж бичигд болохоор 2 хүнтэй гэж байгаа. Ингээд явх зуураа хил хязгаарын нутагт байсан Минлэг эцгийн гэрт хонвоос Минлэг эцэг багалзуур идгэж ихээр өрөх болов. Өөрөөсөө ихэлж их зан гаргасан хүмүүс одоо яагаад гинт дуудах болов? Хөвгөн ухаж бодох визээ гэж хэлсэн чинь анхааруулж байгаа байхгүй. Маргааш өглөө тэд хилэлцээд хавар болов бидний адуу туранхай байна. Адууга твэрүүллээ химэн шалтгаглаад үл очоод оронд нь Бухата Хэрата гэдэг хоёрыг гээд багалзуур идгэж явуулсан байгаа байхгүй.
Хэрээдийн эддийн одоо яг энэ үгэнд нь хүрээнд ингээд илгээсэн саяны хоёр элчийг ирэнгуут нь Чингис хаан ирсэнгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр Ван хаан Сэнгүм нар бид сэрдэгдсэн байна. Ер нь бол бидний нуус төлөвлөгөө задарсан байна. Маргааш эрт бүслэн байлтыг гэж хэлэлцэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр саяны үйл явдал яг юу болоод байна? Чингис хаан Минлэг эцгинд байгаа тийм биз? Минлэг эцгинд гэдэг чинь зах хязгаар нутагтай байгаад байна шүү дээ. За ийм учраас Чингис хааныг уулгалан очиж барихаар шийдсэн бөгөөд Алтны дүү их цэрэн гэгч нь одоо гэртээ ирээд их нэртэй хэлсэн байдаг шүү дээ. За маргааш бид нар Чингис хаан руу довтлох болов. Энэ мэдээг хүргэж өгсөн Чингис хаан юу байгаагаа үгэндөө гэл. За тэгтэл одоо нөө адуучин те сүү хүргэж өгч явж байгаад энэ үгийг сонсчоод найздаа очиод хэлдэг. Найз нь бас те хишлэгтэй баада хишлэг тэгээ хишлэг нь одоо энэ үгийг ахиж сайн магадлаад ирийгээд явсан чинь ахаад нэг хүүхэд нь те нарийн гэгэн ингээ гадаа сум зэвлээ зогсож байхдаа сая манайх нь юу гэсэн бэ? Үг ам хилээ бодож хилээсэ гэдэг үгийг хэлж байгаа нь магад яг үнэн байна. Байлдааны хоёр морийг ой чоноороо гэж хэлсэн байгаа шүү дээ. За энэ бүгдийг нь сонссон баада хишлэг хоёр бол энэ үг бол баттаа үнэн гэдгийг нь ахиж нэгтлсныхаа үндсэн дээр саяны тэр нөө байлдаанд ой чоноороо гэсэн хоёр морийг нь унаад шүнжэнгүүд авхсаар хагаад Чингис хаанд очиж мэдээ өгдөг. За тэгээ Чингис хаан энэ үгийг нь сонсонгуудаа тий маргааш өдрийн турш одоо ингээд тэнд байгаа хажуудаа байгаа гэсэн үг шүү дээ. Итгэлтэй хүмүүсүүдтэй бүгдэнд нь хил дуулгаад хойш нь ухарж байгаа байхгүй. За тэгээд цэргээ аваад те ингээ арал нэртэй газар шилжин байрлаад гэр ачаа хөсгөө голын их рүү түргэн шилжүүлээд дахин цэргээ хөдөлгөж маав өндөр гэдэг нь болохоор энийг болохоор одоо сая нөгөө дэлгэрэнгүй тайлбартаа Монголын нуус товчоо гарсан шүү дээ. Энэ дээр болохоор маав өндрийг муу өндөр гэж нэрлэдэг лээ те. Тэгээд энд явхдаа урайн хатан зэлмийг цагдуул болгон харуул тавьж үлдээгээд цааш нь хөдөлж байгаа байхгүй. Чингис хаан цэргээ маргааш өдрийн турш явсаар нар хэлбийсэн энэ халаа хальжид илэт гэдэг газар байгаа. Монголын нуус товчонд халаа хальжид илжээд илэт гэдэг газар. За энэ нь болохоор хар халзан элст гэсэн утгатай үг гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ энд хурж ирээд үдлэж буусан байгаа. За тэгээ монголчуудыг үдлэн бууж байхад нь тэр хаваар Алчтай ноёны энэ актыг ингээд зүйлийн урмал ногоо идүүлэх гээд ингээд тэ хариулж явж байсан хоёр акт чинь ирэнгуутаа яг одоо ингээд Ван хаан цэргээ дагуулад маа өндрийн одоо муу өндрийн тэ өврөөр Улаанбургад гэдэг газараар дайран айсыг тоос хаарж мэдсэн гэж байгаа байхгүй. Хэрвээ энийг мдээгүй байсан бол бас манад цэргүүд бас гинтэх байсан гэдэг санааг хэлээд байгаа. За тэгээд ер нь бол ийм одоо гинтийн байдал одоо дайн хийх ямар ч одоо ингээд шууд дайн хийхэр болчлаа шүү дээ. За энэ дайны үйл явдал болохоор Чингис хаан Маав өндрийн одоо ингээд өврөөр Улаанбургад дайрч ирэх замдаа Ван хааны одоо ингээд жадрааны жамуухаас гэж байгаа байхгүй. Одоо Ван хаанаас ирж явах замдаа жадрааны жамуухаас асууж байгаа байхгүй. Тэмүүжин андад бидэнтэй тулалдах хэн байна гэж асууж байгаа. За энэ үед нь болохоор жамуух Чингис хааны цэргийн гол хатгалдагч тэ гол одоо ингээд цэргүүд нь болохоор урууд мангууд иргэн сэрэмжлэх иргэд болвол тэд юма гэж хэлсэн байгаа байхгүй. Гэхдээ энд бас урууд мангуудаас бас Ван хаан руу урууж оцсон хүмүүс байгаад байгаа. Гэтэл тэр хуйлдар те зорчтой авгнаар нь урваагүй байгаа байхгүй. За тэгээд Ван хаан тийм бол бид тулалдахад эхлээд Хадаг баатрын одоо те жирхэн баатруудаа довтлогоё. Гизэгт нь одоо түмний одоо ачиг ширүүнийг те довтлогож араас нь олон донхоодын баатруудыг довтлого. Донхоод нарын дараа 20 ширмүний тайш захирах 1000 турхыг довтлого. 1000 турхын араас бидний их цэрэг давьсууга гэсэн байлдааны журам боловсруулж байгаа байхгүй. Энэ нэг ёсондоо бол Ван хааны дотроо бодчихсон байсан цэргийн стратеги буюу төлөвлөгөө нь болоод байгаа. За тэгээ Ван хаан яг энэ үгээ хэлж дууссныхаа дараа жамх дүү чи бидний бүх цэргийг зас гэж хэлж байгаа байхгүй. За ингээд цэрэг зас гэдэг энэ үгийг сонсчингуудаа жамх жоохон зайд гарч ирэнгуудаа тий яг өөрийнхөө дагаж явж исэн ихтгэлтэй хүмүүсийн хажууд Тэмүүжин андтаа би хатгалдан байлдаад дийлдэхгүй лээ. Гэтэл Ван хаан энэ цэргээ намайг зас гэж хэлж байна. Ван хаан надаас илүүрхэх юмгүй ажээ гэж хэлж байгаа байхгүй. За ингээд далдуур одоо хүн явуулаад Чингис хаанд хил хүргээд Ван хааны боловсруулж тогтоосон байлдааны журмыг нь илчилсэн мэдээ өгсөн гэж Монголын нуус товчонд өгүүлдэг. Дайсан айсыг мэдж амжаад цэргээ жагсаагаад байр одоо байдлаа ингээд авцсан те. Тэмүүжин Чингис хаан те саяны одоо ингээд жамуухаас ирсэн энэ мэдээг сонсонгуудаа уруудын зөвчтэй судрын чуулганд болохоор Хэхэтай ноён гэж байгаа. Хэхэтай ноён. За ингээд мангуудын хууль дээр цэцэн нартаа зөвлөдөөд
зөвлөсөн гэж байгаа байхгүй. За би энэний өмнөх төлөвлөгөөг нь болохоор Монголын нуус товчоогоор ингээд шууд хилээд явчихсан тий. Жадны үзүүр сумны зэв гэдэг нэвтрүүлэг дээр. Тэгэхээр өнөөдөр судрын чуулганаас нэлээд жишээ аваад ирчээ. За судрын чуулганд яг тэр нэг зөрчтой буюу гэхэтэ ноён тий. Тэрнээс одоо хэрхүүл яах вэ гэж асуусан байгаа байхгүй Чингис хаан. Тэгтэл зөрчтэй авах ташуураараа нэг толгоогоо хилээд хариулж ядан байхад нь хуйлдэр сэцэн хэлсэн байгаа байхгүй. Хаан анд минь би давхиж одон дайсны ард байгаа хүйтэн толгой дээр туг хатах юм. Би 2 хүүгүнтэй билээ. Намайг өхвээс хаан анд тэднийг мань харж өсгөх буй за гэхэд нь мангуудын өөр нэг ноён бажигаар гэд ноён байгаа байхгүй. За энэ ноён бол тэнгэртэй залбираад халз дайрсуу. Тэнгэр биднийг харна үзье гэсэн энэ үгийг хэлж байгаа. За ингээд судрын чуулган болон Монголын нуус товчоонд бол саяны энэ дайны эхлэл хэсэг бөгөөд те зарим нэгэн үйл явдлууд нь арай өөрөөр гарч ирдэг. За тэгээ өнөөдөр яг судрын чуулганаар ярина гэснээрээ мангууд сэргээ жагсааж байтал те одоо мангуудын хуйлдарчтай нөгөө жирхнэр манлайлуулсан хэрээдүүд ч давхиж ирж байгаа хамгийн ихнийх нь. За хуйлдар сэцэн хэлсэн ёсороо урагшлаад хүйтэн толгой дээр туга хатгach амцсан гэж. За энэ туга хатгсан энэ үйл явдлыг нь одоо орчин цаг зарим түүхчид юу гэж үздэг вэ гэхлээр энэ бол 17 дугаар зууны үеийн Монгол сурвалжуудад байх байлдаан тулдааны тухай мэдээтэй харьцуулж үзвэл хуйлдар сэцэн гол тугаар эсрэг талынхаа цохилтын чиглэлийг өөрчлөх арга хэмжээ авсан гэж байгаа байхгүй. За үүнд одоо хууртан давхиж ирсэн хэрээдийн байлдааны те журам буюу цэргүүд нь Чингис хааны цэргийн өмнө ташиж хөдлөнө. За энэ үед нь хажуунаас нь одоо Чингис хаан цохих боломжуудыг гаргаж өгч байгаа. Энэ үйл явдлаа. Тэгэхээр саяны энэ үйл явдал бол дайны тактик байсан гэдэг зүйлийг хэлээд байгаа. Гэхдээ дайнд хамгийн түрүүлж орох учраас шархдах те ийм зүйлүүд болж байгаа. За энэ дээр бол яг Монголын нуус товчоо хөөгд явах юм бол хуйлдар ноён ихний одоо Жирхэн Баатрын ноёдыг цохиж унгасны хадаа дараагийнхаа дайнд нь оролцож явахдаа мориноосаа ингээд те жадлуулаад хатхуулаад ундаг. Тэгээд бүх одоо тэр уруудууд нь бүгдээрээ те мангууд одоо хуйлдар ноён руу ингээд хуйлраад явчихдаг штэ. За яг энэ үйл явдлуудыг ингээд бодоод үзэх юм бол за саяны дайнд бол хуйлдар шарх авсан байж тарах гээд байгаа байхгүй. За Монголын нуус товчоонд эхлээд жирхний даруй дарж явхад ачиг ширүүнд довтлон ирж мангуудын хуйлдрыг хатгаж те мориноос унах гэж байгаа байхгүй. Мангууд цэргүүдээр одоо ингээд мангууд цэргүүд нь хуйлдар дээр ингээд бүгдээр ингээд цуглаад эхэлж байгаа шүү те. За яг энэ үед нь болохоор жүчтэй уруу цэргээ дагуулan төмнийг дараад дарж хөдөлгөөд явхад нь олон данхайд тэднийг довтолж байгаа те. За тэгээ зөрчтэй бас олон данхайд тэднийг дарж давшиж ирсэн 20 ширмүүний тайшийн захирсан мянган турхыг дараалан довтолж жагсаалыг нь эвдэн ухруулад дайны талбарт Ван хааны зөвшөөрлөгөө одоо нөгөө талд чинь нэг юм болж байгаа шүү дээ. Дайны талбарт яг ингээл дайн ингээ болоод ингэжсэн чинь аахгүй Ван хааны зөвшөөрлөгөөр нэлэх сэнгүм одоо сэнгүм нэлэх гэдэг нь болохоор одоо ингээд балчир гэсэн утга санаагаар хэлээд байгаа тийм. За энэ дураараа довтолж ирээд манай цэргийн суманд харуулж хацраа шархацсан гэж байгаа байхгүй. За ингээ хацраа шархагдчихж байгаа. За ингээ хэрээдүүд сэнгүм дээр овоорлох энэ үед хэрээдч тэр монголч тэр аль тал нь шархацсан нэг нь хуйлдраа авж байгаа нөгөөх нь сэнгүүмээ аваад хоёр тийшээ анхныхаа байдал руугаа ухарж байгаа байхгүй. Хоёр тал хоёулаа маш их хохирломссон. Тэр бүхэл Чингис хааны хохирол илүүч байх магадлалтай гэдэг зүйлийг энэ дэр яриад байгаа. За Чингис хаан тулдаан болсон газраас тэр үдшиж холдож халахын ор нугын хилтгий уулын хэр гэдэг газар очиж хонсон байгаа. За ингэж хонохдоо болохоор монголчууд шүн морьтой тавилгүй барьж хоноод хэрээдүүд хэрвээ ирэх юм бол хатгалдахад те дайдахад бэлэн гэж зач хонсон байгаа байхгүй. За тэгээ үүр гийлээ. Өглөө боллоо гэгээ цайрлаа. Бүх цэргээ тоолж үзлээ. Бүх цэргээ тоолоод үзсэн чинь судрын чуулганд болохоор 4600 цэрэг. Монголын нуус төвчөнд 2600 цэрэг. Гэхмэчлэнгээр ер нь бол 4600 ер нь арай илүү үнний ортой юм шиг байна. Дараагийн түүхэн үйл явдлуудыг хөөгд үзгэр. За тэгээд бүх цэргүүдээ бүртгэж үзэх юм бол өгөөд алга, борхуул алга, боорч алга. За энэ гур байдаггүй. За өгөөдөө бол Чингис хааны те одоо нэг өөрийнх нь хүү одоо өршөөлтөө гэдэг ч юм уу хар багаас ингээ нэлээд саарч байсан те. За ингээ Чингис хаан өгөөдөөтэй хамт итгэлтэй боорч борхуул хоёр хоцорчээ. Амьдч бай, өгсөн ч бай. Үл хаагцсан салах бүлгөөт хэд гэж хэлсэн байгаа байхгүй. За ингээ өдөр тийшээ болж исэн чинь хойноос нэг хүн ирж байна. Сайн ингээд нэг морьтой хүн ирээл болно. Ойртоо дэрийг нь харах юм бол боорч. За тэгээ боорч ирж өгүүлж байгаа хэлж байгаа тийм. Ер нь бол боорчиг яг тэр ирж байгааг нь харчингуудаа боорч байна гэдгийг таньсан. Нэгдүгээр одоо ханд найз байгаа гэдгийг нь харчаа Чингис хаан баярлж байгаа гэсэн хэдий боловч өгөөдөө гэдэг дээр ингээд нэг юу яаж байгаа шүү дээ. Сэтгэл санаа бүр хэцүү болж байгаа шүү дээ. Тэнгууд хэрхийг тэнгэр мэдтгөө гэд
гараа цээжиндээ өвчүүндээ авч дэлцэн гэж байгаа байхгүй. За тэгээ боорч өгүүлэхдээ ингээд дайн болох үед нь ингээд дайраа довтлоод явж исэн чинь тэр одоо байлдааных нь морийг нэг нөхөр унтал нь харва аччихлаа. Тэгээ моригуу давхаад ингээд гүүгээд явж исэн чинь бүгдээрээ одоо нэг сэнгүүмийн хасар шаргацсан сэнгүүм рүү овоороод ахт нь нэг юм ачааны тэрэг байсан юм байна л да. Тэр ачааны тэрэг дайны дунд ингээд хажууд шиг хазаагаад ингээд хөмрөөд ачаагаа ингээд унгац ингээд морин ингээд явж чадахгүй байж хахт нь ачааг нь хутгаараа ингээд тастангуудаа яг тэр нэг мориныхон тэр янгэрцгээд одоо нэг үзүүнд нээдэг. Тий. Тэгээ бааш одоо тэрэг ачих те. За тэрийг тэрэн дээр нь одоо ингээд сунлаад өвсний налархааг мөшгсөөр хагаад та нарын араас хурч ирлээ гэж байгаа байхгүй. За ингээд ер нь бол ингээд ирлээгийн гут нь одоо боорч одоо нэг борхуул ганцхан үлдэж байгаа юм тий. Өгөөд хоёр. За ингээд хэсэг хугацаа буюу хэсэг хором өнгөрсний дараа ахаад нэг хүн айсан. Тэгэл тэр хүн чинь ингээд ойртод явж исэн чинь нөгөөт чинь нэг хүн суугаад явж байгаа мөртлөө доошоо харсан чинь тэр хөл гар ингээд унжицсан яваад байгаа байхгүй. Энэ юу вэ гэж бодоод те. За яг ингээд энэ үйл явдлыг харсан Чингис хаан те ингээд нулимсэн цэлэгнээд ингээд амар эвгүй болсон гэж байгаа байхгүй. Тэгээ ойртоод ингээд очиод харсан чинь борхуул өгөөдөг ингээд сундлаад те хойно ингээд суудсан завжнаасаа ингээд цус асгаруулсан явж ингэж байгаа байхгүй. Цус асгаруулсан. Тэгээ юу болсон бэ гэсэн чинь яг дайны талбай дээр өгөөдөг яг ингээд хүзүүнийхээ булчинд сум харуулчихсан. Тэгээ тэр сум нь одоо ингээд борхуул авч яваад ингээд цаашаа нааш авчирж штэ. Авчирж явах замд нь нөгөө цус нь хатаад эхлэнгуут нь цусын шимж сорж хаяад ингээд яваадсан байгаа. За ингээд бүгд яг тэр булчин сум одоо хүзүүнд нь байгаа булчин те яг энд нь ингээд цус харуулж байгаа штэ. Цус харуулж байгаа нэ сум харуулж байгаа штэ. За энэ үйл явдал дээр нь одоо шууд галд ингээд төмөр бол асгаж байгаа те. Хайраад тэгээ ойр хавьяас ус ирж байгаа тэгээ унд уулгаад ингэж гайгүй болсон гэж байгаа байхгүй. Тэгээ мэдээ Чингис хаан те ер нь одоо муур өндрийн үүрт одоо муу өндөр те маа өндөр гэж байгаа. За энэ хэсэг газарт бол дайсантай байлдий гэж бэлэн байжсэн байгаа байхгүй. За бэлэн байжсэн чинь борхуул хээдүүд тэр муу өндрийн тэг уулын үрээр Улаанбургад уулыг чиглээд тоос татуулаад гэхдээ тоос нь наашаа биш цаашаага яваад өгчихсөн гэж. За яг энэ үед эсрэг талд хэрээдэд юу болсон бэ гэхээр хэрээдэд чинь нөгөө нэг сэнгүүм чинь шархаа ингээ эсгцэн те харуулчихсан ингээд шархацсан байж байгаа штэ. Энэ үед нь Ван хаан амар уурлаад одоо ганц хөвгүүний юм те ингэж харуулсан Чингис хааны цэргийг араас нь очиж нэхэж очиж бүгдийг одоо ололсуугаа гэсэн чинь одоо тэдний одоо нөгөө нэг цэргийн жажид нэлж байгаа байхгүй. Ван хаан минь монголчуудын ихэнх нь бидэнтэй хамт байна. Тэ? Алтан хучир, сачаа бихиж амуух эдэр бүгд нь бидэнтэй хамт байна. Тэгэхээр тэр цөөн монголчууд хаашаа одгоо. Зүгээр л модон унаатан тэ ийм хүмүүс болоод хуурчлаа. Морин унаатан модон юутай лээ тийм хүмүүс болоод хуурчлаа. Тийм болохоор ер нь хөгшөрсөн хойн чин зов зүдэрч тэ ингээд арга чарга хийж арай хийж ганц гаргасан ганц угсаа залгамжлах сэнгүүм хүүгийнхаа амь насыг бодоо. Хэрвээ сэнгүүмийг арчлаад гайгүй айтаахан болох юм бол дараа нь тэр монголчуудыг хомоол мэт цуглуулж авчирч чам тушааж өгье гэж хэлж байгаа байхгүй. За энэ үгийг сонсоод тийм бол хөвгүн эндүүзээгээд цэргээ хойш нь татсан байгаа. За Чингис хаан цэргээ аваад уулхуй болон энэ шилүүгээлжид гээд газар ингээд өөдөө хөдөлж 70 нөмөрс голын сав газар руу очиж байгаа байхгүй. За тэгээ үлдсэн цэргээ 2 анги болгож хуваагаад халах голын өмнө этгээ дээр явсан ангийг Чингис хаан өөрөө хойд хэсгээр нь явсан цэргүүдийг урууд мангууд те энэ үрлгүүдтэй хилэлсэн байгаа. За тэгээ энд нь зорчтой авах явж байгаа штэ. Зорчтой авахд хэлэхдээ тал цэргүүд авч явахдаа за тэр халах голын нутгаар чинь те тэнмэл одоо ингээд хонгородууд байгаа. Тэргэн тэмээн хөсөктөө тэнмэл хонгородууд байгаа. Тэдний ураа үгийг нь сайн сануулж хэлээ. Ингээд сануулж хэлээд эсэргүүцэхгүй бол өөртөө дагаж ав. Хэрвээ эсэргүүцэх юм бол байлдаж эзэлж ав гэсэн байгаа байхгүй. За ингээд Чингис хаан өөрөө 70 нөмөрг голоос халах гол руу хөдлөхдөө ингээд цэргээ тоолоод бүртгэсэн байгаа штэ. Энэ хүн үүж явахдаа цэргийн хүнс бэлтгэхээр ан хийж явахт нь хууль дээр шархаа идгээгүй байхдаа Чингис хааны ятгсан үгийг нь ис аваад зээр гүрөөс авч яваад шархан сэтэрч хүндүрдэд нас нөхцөн байдаг. За тэгээ түүнийг халах голын орон нуг хэмээх газрын хилтгий хад гэмэх газар оршуулсан гэж. За энэ хилтгий хад гэдэг газар оршуулсан гэхээр 13 дугаар зууны үеийн археологийн дурсгалуудад болохоор хадны оршуулга айгүйх гарч ирээд байдаг тий. Тэгээ энэ бас яг яаралтай явж исэн учраас хадны оршуулга хийгээд язгууртан хүний ёсоор оршуулсан байх магадлалтай гэж. За хоёул хамтран ажиллаж чад амьсгалаа. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Жокстой тухтай алхахын урайтай Жоксын хамт олон мань оролцож байгаа. За Жокс гэдэг тэгэхээр бид нар нөгөө юу яачаад байна л та.
гутал байдаг гэдгээр илүү мэдээд байна л да тий. Гэтэл Jokes энэ ямар учиртай юм гэхээр эх хотын завгүй амьдралд өвлийн үйлрэлт гэлтгүй ямар ч цаг агаарын нөхцөлд өмсөх тохиромжтой тухтай мэдээж гутал тэгээд цүнх бас гадуур хувцсны өргөн коллекцтэй гэж байгаа. За 5 тухыг гэр бүлийн гишүүн бүрд амладаг тус брэнд нь өвлийн эрэгтэй эмэгтэй гадуур хувцас, гутал, ажил хэрэгч болон өдөр тутмын гутал, мөн хүүхдийн хичээлийн болон өдөр тутмын гутлуудтай өвлийн шинэ коллекцийн шинэ бүтээгдэхүүнүүд нь ирсэн тул та өвлийн гутал күртгээ эндээс сонгоорой гэж байгаа. За тэгэхээр ер нь бол Jokes-ийн одоо давуу тал гэх юм уу те Jokes ямар учиртай юугаараа ингэж дэлхийд юм одоо онцгой брэнд байд юм бэ гэхээр Герман улсын TUV SUD гэдэг хамгийн анхны гутлын брэнд бөгөөд жилд 2 сая гаруй туршилтыг хийдэг. Туршилтаар штэ Jokes бүтээгдэхүүнд хүнд металл, азот байна. Азот за будаг, платат болон бусад хортой, цочрогч, аюултай бодис бүтээгдэхүүнд агуулгадж байгаа эсхийг шалгаж баталгаажуулдаг. Одоо хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөө байна уу юу те одоо тэр өмсөж байгаа гутландаа гэсэн үг шүү дээ. Тэгээд зогсолтгүй одоо сорилт сайжруулалтын дунд хэрэглэгчдийн эрүүл мэндэд аюулгүй төдийгүй хөрөөлөн байгаа орчинд одоо ээлтэй бүтээгдэхүүнийг одоо Jokes амт болон маань үйлдвэрлэж гаргадаг гэсэн үг. За бүх насныхан зориулсан амьсгалах чадвартай, хөл дэвтэйхэн бас хөнгөн гэх мэт давуу талуудтай Jokes брэндийг сонгоорой гэж. За ер нь ингэдэг шүү дээ нөгөө хүүхдүүд маань одоо өвлийн гутал өмсөхөөс гадна одоо тэгэл нөгөө биеийн тамирын хичээл нь ордог те биеийн тамирын гутлыг зөвхөн дээгээд аваад явдаг юм эсвэл сургууль дээр байрлуулад юм ингэдэг. А гэтэл нөгөө нэг эн чин зааланд гүгээд хөлрөөл тэгэл нөгөө чийг өгөөд эргээ тэр нэг хайцанд хийгээд тавьдаг ч юм уу ингээ битүү орчинд байлгаад авчираа тавиад тахлаар эн чин нөгөө нэг өөрөө чийг татах гэх мэтлэн асуудал үүсдэг. Гэтэл яг иймэрхүү тохиолдол. За мөн дээрээс нөгөө нэг манай Монгол улс чинь өөрөө нэмэх хасах 40 хүртэл те тэгээ хавар зундаа гэх мэтлэн хүмүүсийн ер нь бол дийлэнхтэй өмсдөг төрлийн гутал нь өвөлдөө өвлийн гутал болохоос бусаддаа бол хавар намрын зуны гутлууд өмсөж явчихдаг шүү дээ. Энэ үед бас чийг татахгүй амьсгалдаг гутал болон гадуур хувцас. Тэгээ өдөр тутмын одоо хэрэглээнд өмсөх бас гутлын иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг одоо Jokes санал болгож байгаа гэсэн үг. За шинэ коллекц нь буюу өвлийн коллекц нь ирдсэн байгаа шүү. Том хүн хүүхэд гэлтгүү. За хаяг нь гэх юм бол Max Mall худалдааны төв одоо баруун дөрвөн сам дээр байдаг 2 давхарт нь байрлаж байна. За Shangri-La Mall-ийн 2 давхарт ус байрлаж байгаа. Улаанбаатар ихтлгүүрийн 5 давхарт, за Хаан уулын E-Mart-ийн 1 давхарт, Хүннүү Mall-ийн B1 давхарт, Улсын ихтлгүүрийн 2 давхарт байрлаж байна. За Jokes Mongolia гэсэн Facebook хуудас нь байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 тэг 7 29 дугаараас та бүхэн лавлаарай. За ингээд тухтаа алхахыг Jokes брэнд баярлалаа. За баярлалаа. За тэнд Чингис хаан, Ван хаан, Сэнгүүн, Жамуух те тэргүүтээ Хэрэд Монголын шинэ эвсэл өөр эвслүүд те энэ яагаад юуны учир түүнийг довтлсон учрыг асууж илч архаа хасар сүхэ живэн хоёрыг илгээдэг. За тэгээд тэр илгээхтэй болохоор та нарт би үс санаж яваагүй болохоо хатуу чанд мэдгдсэн гэж байгаа байхгүй. Ингэж хэлж байгаа. За тэгээд Ван хаан, Жамуух хаанд алтан хучир, тойрол дүү, Сэнгүүм, Монголын нуус товчооны дараалалаар болвол те ингээд бас тэр судрын чуулганд болохоор энэ ачиг ширүүн гэд ингээд эдгээр хүмүүст ингээд Чингис хаан илчилгээж хэлж байгаа хүн тус бүрдэн. За мөн элч нартаа бас хаан буцаж уулзахаас тохиролцсон байгаа. За Чингис хаан Ван хаанд өмнө нь эцэг хаан те хэрхэн өөртөө тусалж ийсэн те өөрөө ч гэсэн хэрхэн ам бие золиослож өөрөө ч төлөө зүтгэж ийсэн энэ бүх зүйлийг нь бас хэлсэн байгаа байхгүй. Дээрээс нь хамгийн сүүлд хар хятад буюу уйгур улсаар тэнэж ирэхэд чинь чамааг би үд болтол өлөн байлгасангүй. Гизийг чинь цадгаж байсан. Чамайг сарч нүцгэн байлгаагүй мөр бүтэн болгосон. Мэрэгдийг довтлоод надад чи юу ч өгсөнгүй. Би гэхдээ гомдог. 8-ны хөгсөг савбарг Баатартай байлгахад дайн талбарт намайг үлдээсэн. Би 4 хүлэг Баатараа явуул чамайг аварсан. Зүүн зүгийн монголчууд хатхин салжууд хонгироод нарыг довтолж бүгднгийн чамд дагаар орол. Одоо харин чи эдгээр хүмүүсээр намайг айлгаж сүрдүүлж байна гэж хэлж байгаа байхгүй. Чи юунд хүргэн бэрүүдээ гинт довтлон амар тайвныг нь алдагдуулв. Би таны хүүн, миний хувь баг гэж би огт чамлаж байсангүй. Би илүүг аавна гэж юур хэлж байсангүй. Хэрв муу байсан бол сайныг ирэх нь зүйн хэрэг. Тэрэгний 2 дугууны нэг нь нэвдрвэл тэр тэрэг явж чадах уу? Тэрэгний 2 дугууны нэг нь нэвдрэхэд шар түүнийг чирэх гэсэн ч дийлэхгүй. Хамаг хүчээрээ зулгаан зүтгэхэд шарын хүзүү холгон зулгаран зовоод шар тэнхээгээ барна. 2 дугуйтай тэрэг гэвэл би чиний тэрэгний 1 дугуй билээ гэж хэлсэн гэж байгаа байхгүй. За Монголын нуус товчонд болохоор энийг та битээр те нэг тэрэгний 2 арал мэт
зүтгэж явж байсан. Одоо нэг арал нь байхгүй бол гэсэн маягаар хэлдэг байхгүй юу? Гэхдээ бүр ингэж сүулдэ чи гэж ингэж одоо гомдож хэлж гин гэдэг чинь тэр урд урдны гаргасан алхмууд нь байна л да тий. Тэр нөгөө дайны талбарт орхио явчихж байгаа. Тэгээ орхиж явчаад бас цаашаага яваад болохоо байлангуутал нь хөлөг баатаруудаа явуулаад авруулж байгаа. Энэ хүртэл бол яа гаргагүй. Чингис хааныг нэдэ өдий хүртэлх бас юм дэмүүд нь байгаа л да тий. Тусалж исэн дэмүүд нь байгаа. Гэхдээ л эргээд өөрийнх нь гаргаад байгаа зан чанар нь улыг ингээд цаашлаад ирсэн. Тэгээ бүр сүулдэ хүү нь болохоор одоо эвсэж түүнийг одоо алахыг те буулгахыг хүсэж штэ. За тэгэн гот одоо Ван хаан нарын те хэрээд болон Монгол язгууртнууд байгаад байгаа ш тэнцээ те. Тэнцээ чинь тэгэн гот нь Чингис хааны илгээсэн архаа хасраар дамжуулж удалгүй хариу явуулсан байгаа байхгүй. За энэ хариунд Ван хаан үнэн түүний талд байгаа. Шудраг бус явдалч тэр тал руу хандсан. Гэвч илгээсэн үгийн хариуг миний хүү Сэнгүм мэдэж хариулна гэж бичсэн байгаа. За энэ болохоор бүгдийг Сэнгүм мэдж байгаа гэж. За энэ бол судрын шулганы мэдээ. Харин Монголын нус товчонд сайн хүүгээс салж сайхан төрөө гутав. Эрхэм хүүгнээс хагцаж эвдрэх үйлийг хийв гэд чихчийн хурууга хутгаар хатгаад жижиг савнд цусыг хийж явуулаад хүүд үг гэж хэлсэн гэж байгаа байхгүй. За энэ яг ямар утгатай те гэдэг шиг л байгаа байхгүй. Яг өнөө эрт дээр цагаас цусан тангараг өргөдөг байсан те. Гэхдээ яг энэ үйл явдал нь судрын шулганы хөөгд үзэх юм бол хожим нь өөр хүнд гарч байгаа үйл явдал гарах юм. За тэгээд жамх тос хэлж байгаа Чингис хаан. Энд чинь Ван хаан саяны үг хэллээ шүү дээ. Жамх хэлэхдээ хартаа муу сэтгэлээр чи тэг хаан эцгээс минь хагцуул чадлаа. Чи бит хоёр Ван хааны хүрээнд залуудаа байсан. Тэр үед би чамаас ямагт өгдөө эрт босдог тул Ван хаан хавын эцгийн те алтан хундгаар усуудаг байсан. Одоо чи тэр хундгаар нь сайн усуугаар чи хэдийг хороох вүлээ гэж асууж хэлж байгаа байхгүй. За тэг алтан хучир нарт хэлж байгаа. Та хоёр намайг алж бор шороонд дунгаж бүр цаашлбал газар доор намайг бушлах гэж ингэж санаарч авах нар шүү дээ. Авах нар. Үүнээс өмнө ихэн үед би та нарыг гэж байгаа. Би та нарыг Бардан баатрын хүүгүн гэж сачаа тайчуу нарыг онон мөрөн гэдэг нутаг маань эзэн хаангүй яаж болох вүлээ? Та нар эзэн хаан бол гэвэл гэж хэлээд би ядуу гэж байгаа байхгүй ядуу. Та нас эс болов. Хучир чи нэгүн тайшин хүү хаан бол гэв. Чи үл хөсөв. Алтан чамд би хэлсэн. Чи Хутуула хааны хөвгүн, Хутуула хаан байсан. Одоо чи хаан бол гэхэд чи бас эс болов. Та нарын зөвлснөөр би хаан болов. Хэрвээ та нарын аль нэгэн чинь хаан болсон бол би хад гэсэн газар чинь нөгөө харайж чад гэл те. Энэ нөгөө андга тангарагууд байгаа шүү дээ. За ийм одоо ингээд би үнэнчээр зүтгэх байсан гэдэг утга санаатай үгийг хэлж байгаа байхгүй. Үнэнчээр зүтгэх байсан. Харин та нар тэгж чадсангүй. Алтан гучир та хоёр гурван мөрний тэргүүнээ хэнийгч бүү нутглуулаарай. Нутглуулаарай те буулгараа. За одоо нөө тойрол гэж байгаа. Тойрол гэдэг нэг өтөг боол гэдэг байгаа тийм 5 үед амжсан боол гэдэг байгаа. За өчүүхэндүү тойрол чи миний өвөг дээдсийн босгоны боол бүлгээ. Чи хэний иргэнийг булаахыг хүснэ. Чи миний иргэнийг авдаг юмаа гэхэд алтан гучир хоёр чамд өгнө. Чамд мэдүүлнэ гэж бодоо юу? Сансны чин гарц гэсэн утгатай үг хэлж байгаа байхгүй. Одоо та нар хаан эцэгт минь үнэнчээр зүтг. Та нарыг урамтгай гэдэг билээ. Угаасаа ингээд өөрөөс нураад явчихсан шүү дээ. Жамуухаас ингээ салаад тэмүүжнээс салаад ингээ явцсан болохоор урамтгай гэдэг үлээ. Юм буруугаар ирэхэд та нар намайг санаж байгаараа да. Хаан эцэг авир уйдамтгай ааш хоримтгай билээ. Тэрээр над чиг хүнээс ийм амархан уйдж байгаа хүн та нараас мүдхэн уйдах болов. Одоо та нар түүнд бараа болж яваа учир энэ жилийг өнгөтөөд аваарай. Ирэх жил амьгүй болж мэднэ шүү гэсэн энэ үгийг хэлж байгаа байхгүй. За Сэнгүнд хэлж байгаа үг байна. За Сэнгүнд би эцгийн дээлтэй төрсөн хүү ажээ. Чи нүцгэн төрсөн хүү аж. Хаан эцэг бид хоёрыг нэгэн адил асардагдвал чи үүнд нь атаархаж намайг хөөлгөв. Чи эртний санаагаа үл мартан хаан эцгийг амьд байхад хаан болох гэж эцгийн сэтгэлийг бүү зовоо. Өглөө оройдоо гарч одоо орж те сэтгэлийг нь амрааж байгаарай гэсэн утга санаагаар хэлж байгаа байхгүй. За тэгээ энэ бүхний чинь хариуг хэн өгөх болчлоо гэхээр чи Сэнгүм өгөх болчихж байгаа шүү дээ те. За тэгээ тэр ёсоор Сэнгүм хариулахдаа дахиад л ихэрхэж хизээ хаан эцэг минь гэдэг билээ. Хядагч өвгөн гэдэг билүү биш үлээ. Намаа хизээ анд гэдэг үлээ. Тогтоо бөөгийн сартгчин хоньны сүүл залган явдаг гэдэг биш үлээ. Чингис хааны илгээсэн эдгээр үгсийн арга ухааныг би ухаарав. Хатгалдааны түрүүнд үгс явдаг билээ. Бэлэг бихи төөдөө хоёр. Та хоёр одоохон тэ тугаа босгохтун, акт мордон таргалуулахтун. Эргэлзэлгүй энэ байлтыг гэсэн үг байна гэж хэлж байгаа байхгүй. Уг нь Сэнгүм бол энийг ухаж ойлгоод байгаа байхгүй тий. За тэгэхэд энэ дайлмаар ингээд тангарлсан байгаа Сэнгүм.
Хэрв тэр ялж гарвал манай улс түүнийх болог. Харин бид ялж гарвал түүний улс манайх болог гэсэн үгээр хариу бичиж явуулж байгаа. За тэгээд бидний хин ялсан нь хаан болъё гэсэн утга санаатай тий хэрэд Монгол хоёр улсын л энэ хаан ширээний холбоотой асуудал шүү дээ тийм үстэй. Гэхдээ Сэнгүүмийн хэлсэн үгнээс ингээ хараад ах юм бол орчин цагийн түүхчид юу гэж үздэг вэ гэхлээр одоо түүхч доктор Бацрангой бол ингэж үзсэн байгаа юм л да. Энэ бол 1996 оноос хойшоо Ван хаан яагаад ингэж эрчимтэй дайнд тулаан хийгээдсэн те энэ цаад санаа нь ингээ цухалцаж гарч ирж байгаа үйл явдал юм аа. Ер нь бол явандаа энэ хоёр хоорондоо байлдах байсан хин ялсан нь энэ хоёрынхоо те хаан нь болно. Хоёулын нэгтгсэн хаан нь болно гэсэн санаал байгаа байхгүй. Тэгээ одоо энд чинь хэрвээ хэрэд ялсан бол хэрэд нэр Монгол хамаг Монгол ялсан учраас Монгол тий. За Ван хааны одоо эвсэл энэ бас нэг амар том эвсэлтэй яваад байгаа шүү дээ тий. За гэтэл хар халзан элст гэдэг газар тулдааны дараа Ван хааны тий баруун зүгт нэлийн хол явж энэ Чахургуу гэдэг газар буусан байгаа байхгүй юу. За тэгээ судрын чуулганы мэдээгээр Ван хаан тэр үед буцаж явахдаа Чингис хаанаас тусдаа 60 жидунд гээд нутаглаж байсан хасрыг товтолж ихнэр хүүхдийг нь булаагаад тэр одоо ингээ хасар те баг хүүтэйгээ хоёулах нь ингээд үлдээд ганц биеэр ингээ ахаа ингээ хайж эхэлж байгаа байхгүй. Тэгээ хайж явж явах замтаа болохоор яг Монголын нуус товчоонд болохоор малын сэг одоо булчин шүрмэс шатааж идэж байгаа. Судрын чуулганд болохоор гутлынхаа төрийг гутлын төрийг чинь нөгөө арьсаар хийсэн учраас ингээд ялж чанаад идэхээр бас болох юм шиг байгаа юм л да. Тэгээ яг үс ингээд өөхөхийн оронд бол баг тэнд дээр чим шиг те. За ингэж явсараад арай хийж ахаа олсон гэж байгаа байхгүй. За ахаа олчлоо. За тэгтэл Ван хаан яг саяны тэр нэг Чахаргуу гэдэг газар байгаа шүү дээ. За энэ газар буухад түүнийг дагаж явахсад нь салж тусдаа хүрээлэн буусан байгаа. За энэ хүрээлж буусан хүмүүс чинь хэн бэ гэхлээр Дарид Очгон, Алтан хаан те, Хучир бэхий, Жамуух сэцэн, Байрны хулбари те, Сүхээдэ, нөгөө нөөгдөө боолын тавтхуйн те, Тойрил, Мангуудын тайга, Хулахай, Татарын хуудуу, Төмөр нарын язгууртан өөр хоорондоо нууцаар цугларж байгаа. Одоо Ван хаанаас тусдаа шүү дээ. Тусдаа. За тэгвэл гоо Ван хааны гиндүүлж довтлцуугаа. Тэгээд өөрөө өөрсдөө эзэн болж Ван хаанд ч тэр Чингис хаанд ч тэр үл хандцгаая. Химээ хилцэж дахин нэг удаа тусгаар эвсэл байгуулсан байгаа эдэр. За Монголд ийхүү тохиролцож байгаа нь болохоор хожмын 300 жилийн дараа улс төрийн бутрлын үед бас гарч ирдэ шүү дээ, тэ. Монгол ноёд нэг бид дээрээ эзэн авах хэрэг юу илээ? Өөрийн тэргүүнөө өөрсдөө мэдэж явъя гэснийг санагдуулж байгаа энэ үйл явцолж байгаа байхгүй. Гэвч тэдний энэ үгсэл хувилдаан нь хэрэгжих ховгүй байсан гэж байгаа. Гана хэлэхгүй байсан уу? Үгүй байхгүй. Одоо би нөгөө өнөөдрийн дугаарт чинь Ван хааны эмгэнэлт үхэл гэдэг байгаа шүү дээ, тий. Саяны энэ эвсэл доторх эвсэл амжилттай болчуул гэж бодож илаа л да. Яг ингээд л ядчих. Аагүй. Дотроо шүү дээ. Дотроо ингээд за 6 тийм үү 5 ч тийм үү том нөлөө байлаа гэхэд нөгөө хэд нь эвсээд нэгийг одоо гүцэх гэдэг шүү дээ, тий. За яг энэ урах байдлыг нь бол мэдээж чинь 7 жил хаан хийсэн тий Тойрол хүн чинь бол бас л туршлага байгаад байгаа шүү дээ. Энэ хүн бол мэдсэн учраас Ван хаан урдж тэдрийг те довтлоод Алтан Хучир Жамуух нарыг те ингээ монголчуудыг бүгдийг довтлсон байгаа байхгүй. Тэгээд Ван хаанд ялагдсны дараа бол Хутуула хааны хүү Алтан, Нэгүн тайшийн хүү Хучир, Татарын хууту төмөр болон Жадрааны Жамуух эднээс бол 8-ны 5-ыг одоо ингэж бараадч авч байгаа. Бараад салж авчиж байгаа байхгүй. Тэгээд энэ нэгдүгürt бол Хэрээдийн нөгөө эвсэлчин задарж байгаа. Энэ хэдэн хүмүүс гэдэг чинь бас нэг цэргүүд яваад байгаа шүү дээ. Хүч суларж байгаа гэдгийг бас харуулж байгаа байхгүй. Одоо нэг дотроо гэчлээ шүү дээ. Харин Чингис хааны одоо нөгөө авг ах Дарид очихын тэргүүтээ хяадууд болгон нэрэн овгууд Хэрээдийн Сахайт аймаг гэж байгаа байхгүй. Нүнжин гэсэн энэ хэдэн овг аймаг Чингис хааныг зорчиждаг. За Чингис хаан руу зорчиж. Чингис хаан бас яг энэ хугацаанд бас зүгээр суусангүй. Чингис хаан архаа хасар Сүхээхээ жив нарыг Ван хаан нарын тэ язгууртнууд илчээр илгээчээд яг Дурдан буй газараа болохоор Түнх нуураас зүүн зүгт судрын чуулганд бол доод замар гэж байгаа байхгүй. Явах зууртаа хонгиродын өөр нэг овгийг уулгалаад тэр цагт Ван хааны байдал хүчрэхэг идэрхэг. Харин Чингис хааны сул дойроо тэ буурай тул дийлдэхгүй одоо хинч мэдэхгүйсэн. Гэтэл дайн болох нь тодорхой байгаа гэдэг. Ахиж дайн болох гэдэг шүү дээ. Гэхдээ яг Чингис хааныг дагаж явж исэн хүмүүс нь ялан гэдэгтээ бол итгэлгүй байсан байгаа байхгүй. За ийм одоо ингээд маш олон ийм хүрээнүүд ингээд имэж байсан байгаа. Төгч байсан. За тэгээ энийг бол суулжид бас тэмдэглэж үлдээсэн байдаг тийм. За тиймээс Чингис хаан өөрт нь хандсан эвсэл те эсвэл зам зуур таарсан эсэргүүцэн говог хүрээ хүртэл ямар нэгэн аргаар хүн хүч байхал юм бол ямар ч хамаагүй аргаар өөртөндөө ингээд дагуулалсан байгаа байхгүй. Дагуулал ингээл нэгтгэл яваадсан гэсэн.
За тэгэхээр энэ үед болохоор энэ угсаа гаруул нэгтээ энэ будуугийн юу гэж байгаа ихэрсүүд эдэртэй угсаа гаруул нэгтээ энэ горлоосноор байгаа байхгүй. Эдгээр хоорондоо байлдаад ихэрсүүд нь ялагдаад Чингис хаанд ирж нэгдсэн байгаа. За тэгээд Монголын улс товчооны мэдээгээр бол горлоосын цогц цагаан тий мөн одоо Балхун нуурт буусан Чингис хааны одоо үл эсэргүүцсэн одоо ингээд хүмүүс бас хонгородод ирж нэгдсэн гэж байгаа байхгүй. За ингээд үндсэндээ нөө хар стейт гэж байгаа ш тий. Энд бол 4600 цэрэгтэй үлдсэн Чингис хааныг Балхун буюу Балжуун нуурт те хонгородын буутуу хүрээний одоо ихчрээс чоёг цагааны горлоос энэ ингээд болон ноёдууд хүчээр дагуулсан одоо илжигэн хонгород ийм хүмүүс одоо ингээд нийлж нэгдэж байгаа. Энэ нийлж нэгдэж байгаа үйл явц нь бол Чингис хааны цэргийн тоог 2000-аас 2800 орчим өрхөөр цэргээр биш өрхөөр. За тэгээ өрх бүдрээс доор хаяж нэг зэрэг гарна, дээшээ хоёр зэрэг гарна тийм үстэй. За тэгээд ийм одоо хүмүүс нэгдсэн гэж байгаа байхгүй. За тэгээ ингээд нэгдээд явж байтал чинь одоо нөгөө нэг юу болж байгаа те бас яг энэ нутагт чинь нөгөө нэг бас нэг юу гэж байгаа асаан тэргүүтэй юм нэг 8-аач тавьж байгаа байхгүй. Энэ нь болохоор Дундад Азийн худалдаач хүмүүс. За энэ худалдаач хүмүүс бол энэ хонгод нутгаас ингээ 1000 эрг хойно авангуудаа эргүүн нууранд аваачаад булга одоо хэрмээр ингэж худалдаалахаар явж байгаа Чингис хаантай бараалхаа Чингис хаантай нэгдсэн байдаг байхгүй. За тэгэхээр тэнцээ чинь бас 1000 эрг хойно гэдэг чинь бас тий нэлийн зүйл байгаад байгаас тий. За энэний дараа бол Ван хаан довтлуулсан хасар баг хүүгээ дагуулад одоо ингээ хууль дээр шавархан нарын одоо ингээ нөхдийн хамтаар тэнэж явсаар агаад ахтаа ирж нэгдсэн тий хасар дүүгээ хараад Чингис хаан сэтгэл нь их хөдөлсөн гэдэг гэж байгаа. За энэ ямар учиртай юм гэхээр өмнөх дугаард хоёулаа хэлсэн шүү дээ. Хасар яагаад Тэмүүжингээс салаад явцсан бэ гэхээр нөгөө хонгородуудыг яг ингээ сайн дураараа илсгчээсэн чинь хасар нөгөө жибэ гэдэг нэрийн жанжныхаа өгөнд ороод тий тэдрийг довтлсон чинь нөгөөд нь яваад жамуухад дагаа явчихсан шүү дээ. Энэ явдлаас болоод ер нь бол Тэмүүжин хасар хоёр ингэ салцсан байсан байгаа байхгүй. Тэгэхээр саяны тэр сүүлийн тэр мав өндөр буюу тэр тололтонд бас хасар байгаагүй. За тэгээ хасар ахаасаа хэсэг холдсон ч гэсэн одоо ингээд хасрыг ирүүлээд Чингис хаан нэг төлөвлөгөө боловсруулсан байна. За Богдбаатар биеэр дайлсан тэмдэгдэл судрын чуулган болон Монголын нуус товчооны мэдээг харьцуулах юм бол яг энэ үед бол Чингис хаан тэ Балжин нуур аргал гөх орчмоор цуссан Чингис хаан өөрийн дагаж явсан болон Ван хаанаас холдож нүүсэн монголчуудыг онны ихэнд намар цаг цуглахыг даалгаад онны ихнээс бидүүлээ шууд тэ Ван хаан руу довтлон гэдэг зүйлээ боловсруулсан байсан байгаа. За ингээ боловсруулахдаа бол яасан бэ гэхээр 1203 оны 100 те Чингис хаан Балжин нуурын уснаас уусан гэж байгаа байхгүй. Балжин нуурын булингартай уснаас гэж айгу сүртэй гардаг шүү дээ. Ам тангараг өргөсөн гэл. Би одоо хизээч та нарыг те мартахгүй хамгийн хэцүү цаг үед нүүрийг дагаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр жилийнхээ намранд тэрээс тэндээс хөдлөөд Хасрын Баатар гэж нэрд гарсан энэ халиугаадар Оройн хаан Чахгуурхан гэд хоёр байгаа байхгүй. За энэ хоёр хүнийг бол Ван хаанд илчилгээдэг. За Ван хаанд илчилгээхдээ юу гэсэн бэ гэхээр Чингис хаан үг зааж өгч байгаа шүү дээ. За Чингис хааны үгийг нөгөө хоёр хасрын хоёр ихтгэлтэй хүн нь Ван хааныг хаанд очиж хэлж байгаа байхгүй. За би хасар байна тий. Одоо би хасар байна. Юу гэж байгаа хасар байна. Би бол ахыхаа одоо ингээд авиртан залхаж гүйцсэн. Түүний хилэнг тисэж гарч чадах хүн би гэж үү. Би түүний сэтгэлд хүрэх арга чарга хичнээн хайвч юр олж барсангүй. Би сонсвол миний эхнэр хүүхэд эцэг хаан танаад байгаа гинэ. Удтал би одоо хэрээр гэр хийж хицээр дэр хийж явнаа. Би нөхөрлөх хангүй, амгарлах эмгүй, ганцаараа унтаж хэвтэн. Хаан эцэг танд найдаж элчийг нууцаар илгээж байна. Миний овгийнхан цэрэг гэргийн хүүгүүдийг минь өгөхийг танаас гуйж байна. Би ар гэрийнхэнтэйгээ уулзвас танд үнэн зүрхнээсээ зүтгэх болно гэж хэлж байгаа. За энэ үгийг нь мэдээж чашрын одоо хасрын алдартай нэлж төлөөлөгч нарыг чинь Тэмүүжин Ван хоёр ч удаан байсан хасрын талд хин байдгүй гэдгийг маш сайн мэдж байгаа. Дээрээс нь хасар Тэмүүжин хоёр яагаад хагцсан бэ гэдгийг ч Ван хаан мэдж байгаа тийм биз. Тэгээд одоо бол Тэмүүжин бол баг ингээд тэнэд явж байгаа, айгүй хэцүү байдалтай явж байгаа. Хасар угаасаа ингээд би угаас довтлцсон юм чинь энэ ингээд цогтж явж байгаа учраас ямар ч аргагүй байгаа гэдгийг мэдэнгуудаа энэ хасрын үнэн сэтгэлийн үг хэмээн бат итгээд хилүүлснийг нь зөвшөөрөөд элч нарыг нь хүндлэн дайлаад тэгээд одоо Итүргэн нэрт Итгэлт Баатараа тэдний хамт дагуулсан гэж байгаа байхгүй. За ингэж дагуулахдаа харин судрын жолгонд шүү заяа. Ван хаан цавуу зуурдаг үйсэн бортонд цус тусаан тангаргалж байгаагийн тэмдэг болгоод тэднэр явуулсан гэж байгаа. За энэ нэг учир нь монголчууд нэг бие биендээ цусаар тангараг үрдэг. За үнэ тий би чамаг одоо гэд ингэя гэд. За тэгээ тэр гурав хаад ингээ мордож яваад замдаа ингээ явж итэл чинь мэдээж Чингис хаан Ван хаантай байлдах гэж сэргээ дагуулад ирж байгаа шүү дээ. Тэгжээтэл чинь нөгөө халиугуудар гэдэг элчин
харсан чинь Чингис хааны туг ингээд намраал гараад ирж байгаа байхгүй. Тэрийг нь хэрвээ нөгөө нэг итүрг ингээд Ван хааны илч төлөөлөгч нь мэдчих юм бол зүхтаахта тэрний морь хурдан учраас араас нь хөөж чадахгүй гэж бодсон байгаа байхгүй. За тэгэн гутаа хин халигуудаар болохоор мориноосо буунгата мориныхоо хөлийг ингэж өргөж туурайнд нь чулуу шигтгэсэн байна. Миний морь явахгүй байна гэснээр чи аль мориноосо бууж ирээд миний морийг барьж байгаа ч гэж хэлж байгаа байхгүй. За тэгээд нөгөөх нь мориноосо бууж ирээд яг явгаараа тоцорхот нь цаанаас нь цэргүүд гарч ирээд тэгээ барьж авч байгаа. За тэгээ итүрхнийг харангуутаа Чингис хаан хэдэн үг хэлээд энийг хасар даваач гэсэн байгаа байхгүй. Хасар саяны энэ нөгөө Ван хаан дээрэмдүүлсэн энэ тайнда гэр бүл одоо эд хөрөнгө бүх юмаа алдсан учраас ямар ч үгийн зөрөөгөөр цавчаа алаа ичдэг байхгүй. За ямар ч одоогоор төлөвлөгөө амжилттай яваад байна тий. За төхөөдөл байгаа. Тий одоо ер нь төхөөлөн гэсэн. За тэгээ Ван хаан Сэнгүм нарыг мэдээж саяны одоо ингээд энэ юу яаж байгаа шүү дээ. Чингис хаан чинь ингээд гинт товтлуулж байгаа шүү дээ. За мэдээж саяны тэр нүг хоёр илчээс Ван хаан ямар байдалтай байна гэж асуусан чинь Ван хаан алтан тэрэн босгоод найралж хоримдаа цингээд те ингээд байж байна ямар ч сэжиггүй байна гэдгийг нь сонсоод шууд дайрж товтлож байгаа гэсэн үг байхгүй. За шууд дайраад Ван хаан Сэнгүм нарыг ингээд бүслээр ингээд байлж байгаа шүү дээ. За ингээд 3 хоног зууралдан байлцсны эцэст Ван хаан Сэнгүм нар хэрхэн бүслэнээс гарсныг нь мэдгүй ямар нэг байдлаар алга болсон байгаа байхгүй. Тэг энэ яаж алга болчихоо гэсэн чинь одоо нөгөө нэг Жирхний хадаг гэдэг баатар би эзэн ноёдоо 3 хоног гэж те хол явахын тулд танараас цухтаалахын тулд байллаа. Одоо харин цэргүүдийн минь 8 нас хайрын учир бууж өгөө гэж байгаа байхгүй. За ингэн гут нь одоо нөгөө Ван хаан Сэнгүм хоёрыг чинь зогтсон гэдгийг мэдж байгаа зү те. За судрын жуулган ч Ван хаан хэлж байгаа юм. Замдаа явж байхдаа ингээд амар ууралж байгаа шүү дээ чинь одоо дайнд ялагдцсан. Ямар ч цэрэггүй цөөн хідэн хүмүүсийн хамт явж байгаа. За тэгээ судрын жуулганд би салбал зохих ёстой хүнээсээ салвуудаа чингэж хагцуул таарах хүнээсээ хагцуудаа нүүрэн сэлгэрсэн хүнээс болж хагцал, шаналл, аюул, занал, харамсал, зовнил, зовлон зүдгүүрийг үзэж орох орон ойч хаяхгүй наас чааш харах хүнгүй болоод ингэж явах гэжтэй гэж хэлэхдээ нүүр хацар нь хавгнаж сэлгэрсэн хүүгүүний Сэнгүм хэлсэн гэж байгаа байхгүй. Сэнгүм дэлж байгаа шүү дээ тий. За тэрээр ингэж хэлэхдээ ихэд ууртай байсан бололтой бөгөөд ингээд тэд зам салсан бололтой гэж байгаа байхгүй. За зам салах болсон нь бас нуус товчонд ч бас арай өөрөөр гарч ирдэг. За Ван хаан зогцоор хагаад 8-ны нутагт орсон. 8-ны нутагт оронгууд нь 20 сүбэчүү Тэдэг Сахал гэдэг 8-ны эзэн Таян хааны 2 ноён тэр хавьд харуул харж яваад харуул хийж яваад түүнийг барьж алаад толгойг нь Таян хаанд явуулсан гэж байгаа. Таян хаан түнд ихэд дургуутсан. Та нар тэр эртний хааныг юунд алав? Тэрээр Ван хааны толгойг Таян хаан мөнгөлөөд синтитэй удал зарлжээ гэж байгаа. За ихэдэл уулын чинь таарад би тойрол Ван мөн гэд хэлсэн гэдэг байгаа шүү дээ. Нөгөө хоёр нь танихгүй алдсан гэдэг нь яадаг лээ. Одоо Монголын нуус тавчаа байхгүй. Энд чинь Монголын нуус тавчаа. За Монголын нуус тавчаанд Ван хаан Сэнгүм хоёр дайнаас дайжин одоод Ван хаан ам цангаад Дидик Сахал хэмээх газар гэж. Сая нэг Дидик Сахал гэдэг ноён гэж ярьж байсан тийм. Хэмээх газар нэгэн ус нэрт газар руу орохоор 8-ны улсын харуул 20 сүбэчи ноёнд очиход тэрээр Ван хааныг барьж авчээ. Хэдий би Ван хаан буюу хэмээн хэлсэнд гэж байгаа байхгүй. Хэлсэн боловч таньж үнэмшлэхгүй тэнд нь алжээ. Таян хааны их гүрбээсөө Ван хаан эртний өртөг настай хаан билээ. Толгойг нь авчрагтун. Мөн байваас тахиж тай. Бид химээж 20 сүбэчийн ноёнд илчилгээж толгойг нь огтлон авчруулад мөн химээж тахилын цагаан эсхий дэвсгэр дээр тавьж бэрүү дээрээ бэрийн ёс гүйцэтгүүлэн тахилын өтөг шүүс тавьж хөндлөн хуур хөгжим хуурдуулан аяг барьж тахиж байв. Тийхүү тахилга тайлга үйлдэж байхад Ван хааны толгой инээжээ гэж байгаа. За инээж. За Таян хаан игдүүцэн чоцсондоо толгойг нь хэмэх гიშгүүлв. Тэгтэн хөгсүү сабраг Баатар гэд өнөөдрийн нэвтрүүлгээ жаргах уу. Хөхрүү сабраг Баатар тэнд гарч ирж байна тий. Сэнгүм хайцсан бай. Сэнгүм зүгтцаан дараагийн нэвтрүүлэг дээр үгэн нэлээд дэлгэрэнгүй ярьчих уу? Одоо шууд яриа явчих уу? За дараагийн яриа. За ямар ч байсан одоо Тэмүүжнийг баг залуу байхаас нь ахуулаад улс орныг нь төвхөлөхөд тусалж ийсэн. За тэгээд эхнэрийг нь одоо булаацсан байхад хамтдаа хүч авсарч авч өгч ийсэн. За тэгээд улс орныгоо эргүүлээд нэг ингээд эмхлэхэд нь дэм болж явж ийсэн. Харин алстаа энэ хоёр бол нэрэл нэг газар хоёр нар байхгүй гэхчээр үнэхээр л цаашдаа ингээд аль нэг тал руугаа болох л ёстой байсан. А Тэмүүжний хувьд бол одоо энэ хിവэрэ байгаад ээж болно тий. Итгэлтэй байгнаж бодсон боловч бас хорон хүмүүсийн үгэнд автаж тойрол оны төгсгөл бол нэг иймэрхүү байдлаар дуусж байгаа юм байна.
тий. За ингээд энэ удаагийн дугаарыг маань хамтран ажиллагчаар Jogsто тухтай ахлахыг Jogs брендийн хамт олон маань ажиллаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг би түүхэнд бэлтгэн өргөсөн. Америк сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.